2 сарын хугацаанд Азийн 5 улсаар ганцаараа аялсан аяллаас оваалцъя. За Love Waterfall руу явах гээд таксигаа дууцаа. Такси жижигтэй мотоциклоо дууцаа. Энэ манай өчигдрийн хоосон хостел. Ерөөсө буудал шиг харагдахгүй гост. Hey! Hello again. Hello. Манай ах гэж дэгнэс. Mongolia. Mongolia. Шаршухэртэй адал явдлын зүг чиглэстэй Хацболч хуранд норсон чамаа Усны готор шухэртэй залуу илүүдэхгүй За стогой байгаль тунд алхах боломжтой боллоо. Сая тэгээд 15 км явж ирэхэд 78,000 даан болсон. Тэг чинь айгүй хямдхан ямартаж ирчихэж байгаа байхгүй. Сапад болохоор яг 2 тим ом хүрхрээ байдаг гэж байгаа байхгүй. Нэг нь болохоор миний энэ ирсэн хайрын хүрхрээ, нөгөөх нь болохоор силвер гээд замын хажууханд байж идэг. Сая наашаага намайг ирэхэд харагдчихад байлээ л дээ замын хажууд. Хайрын хүрхрээг нь яагаад хайрын хүрхрээ гэж нэрлсэн бол гэд хайж үзсэн чинь яг хоо тийм домог л байд юм байлээ л дээ. Хуучин нэг тийм сахиусан тэнгэр байсан. Бас л нөгөө нэг энэ тосгоны нэг залуутай хайр сэтгэлтэй болоод гэсэн чинь ер нь бол аав нь зөвшөөрөөгүй сахиусан тэнгэрийн эцэг нь. Тэгээд нөгөө хоёр чи ер нь бол яг нөгөө нэг ромеожлэтэй хоёр шиг л нэг тийм дөөрл бол байгаа байхгүй. Тэгээд нөгөө нэг сахиусан тэнгэрийн нулимс нь хүрхрээ болж гол болж одоо энэнгөр урсдаг гэсэн тийм домогноос болоод Love Waterfall буюу хайрын хүрхрээ гэж нэрлсэн юм байлээ л дээ. Тэгээ одоо Сапад ирж байгаа хүмүүс бас их хвчлэн энэ хоёр хүрхрүүнийг яваад идэггүй. Тийм болохоор жуулчд хамаагүй багтай. Энд чинь ирээд яг ингээд хүмүүсийг нь харах нь ч гэсэн юм жуулчд бол байхгүй. Манай нутгийн иргэд ч юм уу тий өөр аймагаас ирж байгаа. Манай Вьетнам хүмүүс л юм нээр алхдаг юм байна. Одоохондоо хүрхрээндээ хурж амжаагүй л алхаад л байна. Айгүй нэг тийм гоё тайван юм аа. Байгаль дунд ороод ирсэн болохоор яагаад ч мэдэхгүй. Цаанаас айгүй гоё мэдрэмж төрж. Тэгээ орохдоо 70,000 донгоор орд юм билээ. Одоо энэ Сапагийн газруудыг бас анзаараад тахнаа. Бүх одоо үзүр үйлчлэгээний ч юм уу те одоо зүгээр ингээ алхах газраа хүртэл тасалбар зардаг юм байна л да. Үнэхээр л аялал жуулчлалаа хөгжүүлж байгаа л газар юм байна гэж харлаа. Бас нөгөө хүн багтаа болохоор гоё юм байна. Мотоцикл хэрвээ унж чаддаг байсан бол мотоцикл түрээслээд өөрөө амар тийм тайван гоё замаа үзээд ч юм уу те бичлэг хийгээд явах боломжтой. Өөрөө мотоцикл унж чадахгүй болохоор тэгт такси дуудаж л тараад байгаа юм л да. Мотоцикл түрээс нь уг нь бол гайг үзье. Такси авснаас нэг үнэтэйдэд байх юм бол байхгүй. Энэ улсаад байгаа голч нь одоо нөгөө нэг манай сахиусан тэнгэрийн нулимс шүү дээ. Юунаас нөгөө Паншипан гээд Вьетнамын хамгийн том уулнаас их авч урсдаг гол юм байлээ л дээ. Маргааш миний гарах уул гурван зам руу орсон. Буцаж яваад ишиг явахтаас. Нэрээ тийм. Вьетнам хүмүүс рүү ингэж хургаж болдгүй юм байл шүү. Тэр нь Вьетнамд яг юм гарын хилэмж тал дээр аюу олон тийм дүрэн байт юм байлээ. Дүрэн ч явах уу. Бидний мэдхгүй. Гэхдээ Вьетнам хүмүүс тухгүй. Үл хүндэтгэж байгаа юм шиг мэдрэмж өгөхөөр тиймэрхүү олон бидний гаргадаг бие хилэмж байт юм байлээ. Тэрийг бас чеклээд үзчихвэл зүгээр л бил. Осноос гоё хүүтэн байт юм байна. Зэцэн. Хүрхэн дээр ирлээ дээ. За ирсэн. Өстө үзэсгэлэнтэй юм аа энэ газар нэрээ. Үнэхээр үзэсгэлэнтэй. Хаах цаг төгч байгаа болохоор
Юу нэ одоо энэ газар би ганцаархан байна гэдэг одоо. Өөр хинч байх. Бүх хүмүүс явцсан. Тэгээ ийм гоё газар ганцаараа байсан чи бас л. Тэгээ магадгүй бид нар юу гэдэг юм. Ажлаа хийгээл гэрлүүгээ яваал ингээл амралтын өдрөөр багсаг ажлуудаа амжуулаад тий. Ингээл яваад их юм бол би магадгүй эзээ чи энийг харахгүй байсан баг. Би эзээ чи яг Вьетнамын ийшээ ирийг зорж ирэхгүй байсан баг. Ингэж бодож байна. За хүмүүс хүрээд ирлээ. Зам дээр нь камер тавьчихсан. Очиж авахаас. Энэ ус руу нарууд гоё гоц. Гэтэ нилээн гүн харагдчих юм нэр нь. Биш нөгөө нэг баян үлгээд баг түргний үрхрэн дээр шилээ унахчаа тэгээд орж үтсэн чи амар гүнзгээд юм. Айгаа гүн харагдаж байгаа юм нэ. Бүтэн биеэрээ яваад орчихор байсан гэхүү. YouTube-с нөгөө нэг ASMR-ийн кинод үзэж байгаа юм шиг л шүү дээ. Миний харалт. Тэрийг англиар одоо гэдэг англи монгол хэл хоёр хольж ярихгүй байхыг айгүй хичээж байгаа. Тэгээ их хэл гэдэг бол улс үндэстний дархлаа. Тийм болохоор аль чадхаараа монголоор асуудалгүй ярьдаг болохыг хичээж ажиллаж байгаа сүүлийн хэдэн сар. Улаараа ингэж зүйлхэн дээр ер нь шорон дээр гიშгэх айгүй олон давуу талтай гэж үздэг. Байгаль ихтэйгээ холбогдож байна шууд. Бид нар ерөөсөө ингэ бодоод тахаар байгальтайгаа ерөөсөө хүрэлцдэггүй байгаа байхгүй юу? Биеэрээ хүрэлцдэггүй гэх юм уу? Тэгээ энэ бол цаг агаар бол айгүй л гоё л гэж таарлаа өнөдөр. Жоох ингэж явна энэ аваар. Хэдэн сарын өмнө хэвгүй. Тэгээ энэ шийдвэрийг хийсэндээ ер нь бол баярлж байгаа. Шийдвэрийг хийсэн шалтгаанууд маань бас миний бүх юм үнэхээр гоё байсан заяа. Үнэхээр гоё ажилтай байсан. Би гоё хамт олонтой байсан. Хийдэг ажилдаа дуртай байсан. Ажил гэр ойрхон байсан. Миний энэ хайртай дотны бүх хүмүүс эрүүл сарууд өндөрч байгаа. Ер нь бол амьдралд нэг тийм асуудалтай ч юм уу те хэцүү байсан зүйл байхгүй гэж би ер нь хардыг. Окей би ажилласаа гараад амьдралдаа анх удаа хүссэн зүйлийг хийгээд үзвэл би яг юу алдах болоо гэж бодсон байхгүй. Тэгээ би ингээд 2-3 хоног бодсон тоххой яг юу алдаж болох вэ тий. Би энэ ажлаа хайчаа игээд байгаа. Жохон цуглуулсан мөнгө өөрөө ингээд аялчвал надаас юу унах вэ гэдээ би бодсон чинь яг бодоод тохоор алдах юм надад ерөөсөй байхгүйсэн. Эний шийдвэрийн хувьд бол би яг өөрөө үнэхээр технээсээ бахархаж байсан. Окей зөрөгтэй байж чадчихин тий. Хамгийн юм золиослоод яг магадгүй нэг миний таньдаг хүмүүс л үзэж магадгүй танихгүй хүмүүс ч байсан. Ер нь бүгдд нь хандаж шилгээд өчүүхэн миний ойлгосон зүйл болохоор юу ч байсан хамаагүй зүгээр л хэл. Эхлэх ер нь миний хувьд хамгийн хэцүү. Би айгүй их боддог. Би ер нь их боддог хүн төрлийн юм баггүй. Бодоол өгдөг. Тэгээ сүүлд нь би бодлоо өөрөө ницаачдаг. Наа чи болоогоосаа бод юм байна бэлий. Зөрөгтэй байх хэрэгтэй юм байлээ. Өөртөө итгэх хэрэгтэй юм байлээ. Тэгээд үлэг болцсон үгнүүд байдаг шүү дээ. Өөртөө итгэх нь хамгийн чухал зүйл өдр гэл. Надад бол нэг наалтдаг байсан байхгүй. Гэтэ сүүлийн үед миний үед ойлгож байгаа зүйл нь ер нь оройтны гэж болоогоосаа байдгүй юм байна. Би өөртөө итгэх хэрэгтэй байна. Би одоо юу гэдэг нь хэрвээ хүн анзаарвал миний анх нөгөө нэг монголоор хийжсэн бичлэгнүүд одоо хийж байгаа бичлэгнүүд арай нэг өөр санагдаж магадгүй. Учир нь яагаад вэ? Тэр үед аялж исэн миний бичлэг хийх чадвар одоо чадвар хоёр чинь шал өөр ихгүй. Шал өөрс гэжтэй амар өөрийгөө сайн гэж хэлчих шиг боллоо үгүй шүү. Огтхон сайн биш. Гэхдээ би ганц зүйлийг мэдчихэж байгаа. Би өмнөхөөсөө сайжирч байгаа. Би бичлэг хийхдээ ч сайжирч байгаа. Монголоор одоо юу гэдэг англи хэл холихгүйгээр ярих тал дээр ч би сайжирч байгаа. Бичлэг эдитлэх тал дээр ч гэсэн ер нь сайжирч байгаа. Тэгээд бүх зүйл угаасаа эхлэхээс эхэлдэг юм байна гэж би бодоод байгаа байхгүй. Би болохоор жоохон тийм юмыг төгс хийх гэдэг. Тэгээд төгс хийхийн тулд айгүй удаан бодож төлөвлөөд нэлээд удаан нихур үзээд байдаг. Тэр нас яг айгүй хортой л зан чанар юм байлээ л дээ. Зүгээр фейлсэн ч хамаагүй муусэн ч хамаагүй хийгээл явах хэрэгтэй юм бэл. Тэгээ аялж ирчээд гэртээ ирчээд ганц бодсон зүйл нь би босод хүмүүсийн бичлэг эдрийг үзэж байгаа хгүй хоо. Босод хүмүүс ийм мундаг бичлэг хийдэм биш те. Ингиж мундаг ирдэм биш. Тэгээ би өөртөө бүр амар гутарсан ч гэжтэй зайлцал гэж бодоод. Тэгээ би сүүлд нь ойлгосон баг. Би өөрийгөө надаас хамаагүй илүү өдрийг туулсан хүмүүстэй би харьцуулаад байгаа хгүй. Гэдг нь би дөнгөж хичэк гэдэг нэг ганц сар л явсан байлаа гэж бодоход тэр хүмүүс юу гэдэг айгүй олон сар явчихсан айгүй олон жил бичлэгээ хийгээд эдитлээд яриа сурчихсан тийм хүмүүс байгаа байхгүй. Тэр хүмүүстэй би өөрийгөө ерөөсөө харьцуулаад өөртөө сэтгэл готраад ах зүйл ерөөсөө байхгүй мэн гэдгийг би ойлгосон байхгүй. Яагаад вэ гэхээр хэрвээ би зүгээр тууштай ямар нэг юм тууштай зүгээр л keep going гэдэг шиг зүгээр ингээд үргэлжлүүлээл хийгээд л тууштай хийгээд л байх юм бол
би сайжирна гэдгээ бол үнэхээр мэдчих. Юун дээр ч байсан хамаагүй зэ. Наа чинь 10 жилийн өмнө би гитар амар тоглож сурахыг хүсдэг байсан. Гэхдээ би окей одоо угаасаа хааштай оройтсон доо гэж боддог байсан ч юм уу. Ингээ бодохоор одоо бодохоор инээдтэй ч гэсэн тухайд үнэхээр би тэгж боддог. Тэрнтэй адилхан би 35 таада би бичлэг хийж сурмаар байна. Би бичлэгээ эдитэлж сурмаар байна. Би илүү олон хэлээр ярьдаг болмоор байна. Би илүү одоо юу гэдэг хувь хүний хөгжил тал дээр сэтгэл хөдлөлөө илүү төрдөж сурмаар байна. Гэх мэтчлэн хүслүүд бол зөндөө байгаа. Энэ хүслүүдэд хүргэх ганцхан зүйл байгаа нь юу вэ гэхээр би зүгээр л эхлэхсэн. Эхлээл тэгэл ингээл баг багаар хийгээл яваад байхад би 10 жилийн дараа шал өөр төвчний хүн болсон байна гэдгийг би мэдчихэж байгаа. Одоо миний энэ аяллаа бичлэгүүд магадгүй муу байх. Зарим хүний өнцгөөс бол тий. Энэ миний хувьд бол сайн байхгүй. Өнөөдрийн байдлаар би тултлаа хийж байгаа. Яаж дүрсээ авал болохоор юм тий. Одоо ингээ ярьж байхдаа ч гэсэн нэг тийм элдв сул үг ашиглахгүй байхыг хичээж байна. Тэгээ би ингээд байх тусам ерөн сарын дараа ч юм уу тий 2 сарын дараа сайжинлав гэдгээ би мэдчихлээ. Тэгээ миний бас хэлмээр байгаа зүйл бол дараа гэж бол хизээж байдаггүй. Бид нэр одоо эхэлчих юм бол дараа гэдэг цаг хугацаанд илүү сайн илүү туршлагатай байх гэдэг байгаа байхгүй. Ер нь одоо боо амьдэрдэг байгаасаа тий гэж боддог доо.